Нэгд сун буюу эрхий дарамзайд 1000 заан эсвэл 300 бурхан багтаан зурж богд эзэн хаан дөргөн барих ээлжид сони юм болгон авчир гэж. Монголын түүхэнд өнгөрөх 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үе бол монголчуудын эрх чөлөө тусгаарлахдаа эргүүлэн авахын төлөө хүн бүр бие сэтгэлээ чилээн зүтгэсэн жилүүд байлаа. Ихсдээс хаан харцгүй (19-р зууны сүүл 20-р зууны ихэнх хагасын Монголын түвшинт урлагт бол шашны урлагт одоо ардын хэв шинжид ийм зургийн одоо хэв маягууд үзэгдэх болсон. За эдгээрийн одоо гол төлөөлөгчдөр бол за та бидний мэдэх Балдуугийн шарав, Малзан шарав байна. За мөн одоо Цагаан жамб гэдэг одоо энэ хоёр зураач бол нэлээд томоохон байр суурь эзэлдэг. Цагаан зам лодо хөргийн том төлөөлөгч нь одоо сонцор ингээд энэ хэсэг зураас дурдах нь зүй. Тэгээд 1920-од он хүртэл энэ зураач мөн Баруун аймаг зарим нутаг усаар амьдарч зарим нэгэн захиалга хийж явахдаа Монголын нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ туйлдсан зураг юм аа. Яг жирийн бас шууд аж амьдрал гэж хэлэхгүй энэ Жаргалын 8 морь, Эвт 4 амтан, Төмөн сүрг энэ бүхэн чинь нөгөө монголчуудын нүүдэлчин монголчуудын тэр амьтныг дээдлэх, байгаль ертөнцөөс шүтэх тэр нөгөө үлэг домгтой тусгалаа олсон байдаг тийм ээ. Дугаж зайсан гэх нэг ялсан зайн хүний төвсөр баатарлаг Монголын хүний одоо сөргөчийг харуулсан бол Эвт 4 амтан гэдэг чинь дорны одоо том философи Жаргалын 8 мөр монголчуудын 8 мөр болгоно 8 мөрлө тустай өөрийн гүн ухаантай. Энэ хөрөөж байгаа морин, шээж байгаа морин, алсыг харж байгаа морин энэ болгоно наашаа харж байгаа нь бүгдөө тохиолдсон биш. Энэ болгоно өөрийн бэлэгдэлтэй, өөрийн утга зүйтэй юм лээ. Энэ бол монголчуудын нүүдэлчин монголчуудын одоо ертөнцийг үзэх үзэл юм. Цагаан хэмээнэрлэгдэх болсон жамбын намтар түүх өдгөөж тодорхой бус бүрхэх хэвээ. Ямар тач түүх судлаачдын үзэж байгаагаар тухайн үеийн сайн ноён хан аймгийн Үйзэн ангийн шүү. Одоогийн Өвөр хангай 10 хээрийн Барт хүрээнд ах Лодой Жанцангийн хамт номын бар сийж байсан гэдэг. Амтныг хайрлах, амтнаа малаан, ан амтаа мэддэг, лус савтгаа мэддэг, хайрладаг Монгол хүний сэтгэл шингэсэн байдаг. Тэгээд энэ бүтээлүүдээр их хичээнгүй тэр амтны номхон дэлгөөн тэгээд тэр зэрлэг адгуусны байдал тэгээ байгаль дэлхийгээ
хайрлах, ойлгох, энийг цааш нь уламжлан авч явж байгаа юм шүү. Өнөө их болсон 6 зүйлийн хамаг амтан гэдгийг ерөөсөн үзэлснэ итгэл биш сүсэг гүн шингэсэн байдаг та. Түүнийг 1862 онд төрсөн гэдэг. аймаг байсан. Тэгээд аймгийн төлөөллийг одоо жишээлх юм бол одоо Түшээдхан аймгийн Үүзэн Бэйсийн хушуу гэдэг нь бол одоо Зоогоо аймагт одоо яриалагддаг. Тэгээд тэндээс бол лам ургууд бол тэнд шавилцуудаг тийм үрээ хийсэн байна. Тэгээд тэрэн дотроо бол одоо тэр ланз энтхэгийн одоо олон бичиг байна, төвдийн одоо олон бичиг байна. Тэгээд дээр нь лав гэдэг нь одоо баримлчтай хэлж байгаа. Одоо шуумал урхан бүтээдэг. Тэгээд тэг үлдсэн лав зураг тэгээ бар сэлбэр гэх мэтлэн мэрэгжлэр бэлтгэдэг байсан тийм сургууль байсан. Тэгээд тэр сургуульд одоо сурж исэн болов гэж одоо боддог л доо. Сагаан жам хэмээх зураачийн өөрийн дүр төрх дээгүйч түүний 10 зураг олдоод байна. Зануузрын нэрмжит дүрслэх хурлын музейн үзмэрт Жаргалын 8 мөр, Эвт 4 амтан, Дугар зайсан, Гүнжин лам буюу Хэмээн сүрэг, Алтайн амьтад зэрэг 5 бүтээлэн дэлгэжээ. Харин энэ жилээс сэргэлтэд орж буй Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа 5 манай музейд бол музей уран зургийн сан амрагтай. Уран зургийн сан амрагт маань ойролцоогоор 1300 орчим ширхэг үзмэр уран зураг тууцууд хадгалагдчихэдэг. Эдгээрийн дотроос бол энэ цагаан жамб гэх одоо Монгол зургийн төрлөөр зурдаг энэ зураачийн 5 зураг хадгалагдчих байдгийн. За энэ бол эхнийх нь энэ Шамблын дайн. За энэ дөрвөн хүчтэн мөн энэ Чингисийн баатрууд буюу Дугар зайсан энэ байгалийн үзэгдэл Харгас Дамби Жакс юм 5 зураг хадгалагдчих байдаг л да. Эдгээр 5 зургийг бол зургийн байдлаас харахад дугаар өгсөн байдлаас харахад бол 57 дугаартай байдаг боловч одоо яг музейд хэдэн онд хаанаас орж ирсэн гэсэн баримт нэмэлтээ бол одоогор байхгүй байдаг. Зүгээр дугаараас нь харах юм бол энэ бол 57 онд музейд орж иржээ гэж хэлж болно. Энэхүү 5 зургийн одоо талаар бол хамгийн анх соёлын хувийн төвийн бүртгэл мэдээллийн сан Чинхтвэ өгүүлэл бичиж судалгааны эргэлтэнд оруулж одоо судлаачдын анхааралд хүргэсэн байгаа. Цагаан жамбын гэдэг одоо тодорхойлт нь юу гэхээр цагаан жамб өөрөө заавалчгүй энэ зургийнхаа дээд хэсэгт нар сарыг дүрсэлдэг байсан. Энүүгээр босод зураачтаас их онцлог. Заавалчгүй энэ хоёр дүрс байдаг гэж тий үздэг байж л тий. Бүхэл зурган дээр одоо энэ нар сарыг заавал ингээд дүрсэлсэн байгаа юм. Улаан дугуй цагаан улаан нар сар. За бүхэл одоо энэ бол зарва зурган дээр нь мод. Тэгээд ийм гол ус, тэгээд уул ус. Тэгэхээр энэ Монгол орны байгалийн сайхныг энэ хүн барахах, өргөмжлөх, дээдлэх үүднээс ингээд дүрслэхээс гадна энэ бэлэгдлийн одоо монголчуудын уламжлалт утга соёлд байсан нарийн бэлэгдлийн агуулгаар дүрсэж гэж хэлэх гээд байна л. Тэгэхээр нар сар бол арга бэлэг. Тийм ээ энэ одоо өдөр шөнө гэргээ харанхуй за тэгэл ингээд эрэм гэх мэт энэ арга бэлгийг бэлгэж байна. Түүнээс нар сар бол бас туурах тусгаар одоо мандах, өдөл мандахыг бэлгэж байна. Судлаачид нэн эртнээс уламжлалтай Монгол зургийн хэв маяг шарв жамбын үеэс л өөрийн өнгө төрхөө олж авсан. Хар багаас
шүтэн зургийн одоо урлагийн ухаанд суралцсан. За аажимдаа бол одоо энэ шүтэн зургийн одоо бэлгэдлийн одоо илэрхийлэл за дүрсийг бол илүү баяжуулж түүн дээр бас өөрийнхөө одоо байгалийн одоо байдал за ан амьтны донж төрхийг одоо ажиглаж зурдаг тэр Монгол хүний сэтгэхүйн онцлогийг бол нэмээд одоо ийм өөрийн гэсэн одоо цагаан жамбын уран сайхны сэтгэлгээ шингэсэн ийм уран сайхны одоо хэллэгийг бий болгосон онцлогтой зураач юм аа. Заануудын одоо нэрэмжт одоо тус музейд хатлагдаж байгаа одоо энэ бурхтын тиг байна. Ганзаа байна. За мөн ардын одоо хэв маягтай өөчүүр хөзрийн зургийн эдгээр төршлүүд бол ерөөсөө л одоо цагаан жамбын одоо сонирхон дагнж байсан хэв маяг гэдэг нь бол өөрийнх нь одоо бидэнд энэ үлдсэн эдгээр зургуудаас бол тодорхой харагддаг юм аа. Цагаан жамбын зургууд бол хэмжээ нь бол метр 20-с 78-ийн хооронд ийм цуврал зургууд 10 ширхэг зураг бол одоогоор илрээд байгаа. Одоо жижиг алган багтах цаасан дээр зурсан одоо тийм зураг бол ийм хэмжээтэй болохоор тодорхой хэмжээний одоо арга ажиллагаа шаардлагатай болно. Тэгэхээр энэхүү одоо арга ажиллагааг одоо өөрийнхөө байгаль дээр хийсэн ажиглалт за мөн одоо шашны одоо сургалтаар сурсан тэр бэлгэдлийн төрсийн одоо илэрхийлэл энэ бүгдийг одоо хослуулж одоо бий болгосноор бол энэ зураачийн одоо хэв маяг бүрэлдэн тогтсон байдал харагддаг. Энэ зураачийн нэг онцлог нь юу гэвэл цаас. Гэхдээ тэр цаас нь өөрөө тийм угаасаа шаргал цайвар өнгөтэй цав цагаан цаас биш. Тийм дэвшил цаасан дээр хөнхөн усан будгаар одоо дэвсгэр фон тавина гэдэг юм да. За одоо фон тавихтаа зарим уул ус цэцэг навчиг нарийн төгс гүйцэд хансан цогдоо өнгөөр зурлгүй. Ерөнхийдөө завсын зөөлөн өнгөн дотор бүгдийн нямбай зарж гүйцэтгээд тэгээ энэ дээр үйл явдлыг тусгасан бүтээлийг бол хийжээ. Үүгээрээ энэ зураачийн уран бүтээл нь хэдий бэ тэд цагт манай бурхны зургийн бүтээл хайцсангүй хансан цулцул өнгөтэй тэгээ зураас татах үед өөрийн тогтсон тэг жаягтай байсан бол энэ цагаан зам бүтээлийг чөлөөтэй энгийн болгож өгснээр онцлог. Зургуудаараа эгэл амьдралд байх эвэйтэй өсөж үржих энх тун амьдрахын өрөөл бэлэгдлийг байгалийн байдал буй мал ан амьтнаар гол болгон төлөөлүүлэн утга гаргахаас гадна тэдгэрийг шашны бэлэгдлийн дөрвөн хүчтэн үл зохилдлогын тулаанаас ялсан амьтдын дүрслэлтэй холбон утга санааг улам баяжуулсан байдал харагддаг. За энд ч гэсэн дугур зайсан гэж энэ түүхэн одоо хүний домгоос хэдүүлсэн ч гэсэн яа харахгүй бас л энэ өргөн дэлгэр байгаль мал амьтны ингээд дүрслэл нь бол одоо их тодорхой харагдаж байдаг. За тэгээд байгалийн дүрслэл ихлээр зүгээр нэг ингээд байгалийн дүрслэл биш. Цагаан жамын бүтээлүүд дээр яг Монгол орны тэр үсэлтэй гоё сайхан байгалыг уран яруу дүрсэлсэн. Тэгтээ тэрийн шууд байгалийн дүрслэлээс гадна бас их далд утгатай, бэлгэл утгатай юм уу гэж би харсан. Тухайн үедээ бол хамгийн томоохон одоо захиалгатай ажлуудад оролцдог, гүйцэтгэдэг. Тэгээд ошоо ноёны тэр хүмүүсийн захиалгаар л юм одоо олон сайхан зураг бүтээсэн, зурсан тэр нь ингээд үлдсэн ингээд цаасан дээр тэрх өнгөтэй их бүдгийн юм өнгө өгсөн. Хөнгөн юм өнгөтэй. Тэгээд маш нарийн юм гүйцэтгэлтэй зураас мураас сайтай. Тэгээд одоо яриа байдаг л да ийм хуруунтай одоо бүдүүн нарийн янз бүрийн биер хийчихэд тэгээд тэргээр ингээд бүдүүн нарийн зураасууд ингээд ээжлэл ингээд татаад байдаг байсан гэсэн ийм одоо ам яриа дээр ингээд Монгол зурагч Европын зурагч үйл явдлыг цаанаа давхарлан зурж асалтай хойлоор шугам болдоод агаар асалтыг гаргадаггүй. Ерөөс үйл явдал болгоно харагдаж байхаар, уншигдаж байхаар зурдаг ерөнхий тийм дэг жаягтай л да. Энэ дэг жаяг бол энэ цагаан зам зураачийн дугуй зайсан зураг жишээ нь бол одоо их тодорхой харагдаж байна тийм ээ. Энэ наан бол дугуй зайсан тэмээнээсээ буугаад за ингээд нэг барыг номтгож байгаа юм байдал. Тэгээд цаана болохоор тэрний байгалийн нэг хэсхэн
тогтолцоог ингээд зурсан ийм зураг байна. Энэ бол тэр цаг үеийн манай Монголын уламжлалт уран зурагт орж ирсэн бас нэг шинэ алга хэлбэр юм. Өгөөрөө Балуугийн шармын зургаас хальсангүй ялгаатай. За тэгээд цагаан жамбын тэр бүх бүтээлүүд ингээ харахад тэр бихэр одоо ерөнхийд нь ингээ сайхан самнаа байдлаа, зурааслан байдлаа ингээд зураад тэгээд шингэн усан будгийн өнгийг гүйлгэж өгдөг. За энэгээр их онцлогтой юм. Марзан шарав бол даавнаар цардаж байгаад зурдаг байсан бол энэ цагаан жам бол цаасантаар шууд харандаа хэрэглэхгүйгээр шууд ингээд авдаг. Энэгээр бол ганцаа зургийн мастер байж гэдэг нь харагдж идэг. Бурхны ганцаа бурхны дахил их зурдаг байсан хүн байна. Тэгээд дээр нь өвчүр зураг зурдаг хүн байсан байна. Их ардын иргэний тийм аястай. Тэгэхээр яах вэ гэхээр шашнаас баг ангидчих уу. Тэгээд домог үлгэрийн сэтгтэй тэр дугур зайсангийн бүтээл бол тийм шүү дээ. Тэр бол одоо манай Баян Хонгор аймгийн Баян дээр сумд байсан юм бэсийн хүрээ гэдэг хийдийн одоо амар үеинтэй хийд. За тэр хийдийн одоо анх байгуулж ирсэн хүн дугур зайсан байхгүй юу? Тэр хүний сэдвэр одоо захиалгаар ч юм уу одоо бүтээсэн байдаг. Бүтээдүр амьд ингээл янз бүрийн хуулбараа зурсан байдаг шүү дээ бид харж ирсэн. Тэгэхээр цагаан жамбын бүтээдүр амьтан бол ийм бас арай өөр байгааз ер нь бол ийм бүх амьтдыг ингээд хос хосоор дүрсэлсэн байна ямар ч байсан. 2 зан, 2 туул, 2 бич гэдэг. Тэгээ энэ бол бас монголчуудын утга соёл дэх тэр тооны бэлэгдэл гэж хэлж болно л да. 2 гэдэг бол тэг өсөн үржихийн бэлэгдэл, арга үлэг тэгээд ижил хосын хүчин гэл. Тийм учраас тийм санаагаар нэлээд их энэ дээр бол чөлөөтэй уран сайхнаар зохиомжилсан. Яг л нэг ингээл дээрээс ингээл байж байгаа нэг бүтээдүрийн амьтан нэг зурхаас илүү энэ хүн чөлөөтэй илүү одоо чөлөөтэй сэтгсэн зохиомжилсан байна шүү дээ. Энэ дээр тэгээд бас л Монголын орны үүсэлтэй байгаль дунд амьтдыг хос хосоор ингээд үрсэлсэн. Тэгээд тэр цаана байгаа зан, наан байгаа зан эдний энэ харьцаа хэмжээ тэгээд Монгол зурагт байдаг тэр дүрийн одоо энэ хадгай дээр одоо дүрийг ингээд жигдхэн одоо хэмжээтэй тараасан байвал бас ийм дүрслэл бол Монгол зургийн зохиомжид нэл уламжиж ирсэн. Тийм онцлог. Тэгэхээр тэр онцлогчсон эндээс ингээд харагдж идэг. За Тэмээ сүрэг гэдэг бүтээлд цагаан жамб бүтээлийн хамгийн төв дээд хэсэгт нь гүнжин лам буюу Тэмээний одоо бурхныг дүрсэлсэн байдаг. За Тэмээний бурхныг Тэмээ одоо хүлгэлсэн хэлбэртэйгээр одоо дүрслэх явдал одоо дүрслэх урлагийн одоо бүтээлүүдэд урд өмнө 19-р зуунаас өмнөх үед бол бүтээгдсэн гүнжил ламын бүтээлүүд бол олон байдаг. За тэр дундаас л цагаан жамбын бүтээлд одоо зохиомжийн хамгийн дээдлэлт гүнжил лам бурхныг одоо хэмжээ харьцааны дагуу одоо зураад доотлын одоо зохиомжийн доотлын хэсэгт бол тэмээнүүдийг одоо тийм тарсан байдалтайгаар мөн одоо зохиомжийн зөв одоо тэнцвэртэй одоо байдлыг хадгалсан хэлбэртэйгээр одоо зурж дүрсэлсэн байдаг. Үүлний дүрслэл, утааны дүрслэлүүдийг харахад бол угал зарсан магадгүй тэр үед чинь буддын бурхан дүрслэл танка зургийг өндөр хөгжсөн мөлий. Тэн дээр одоо үйл ус гал утааг яаж дүрсэлдэг байсан. Тэр хэллэгтэй ойролцоо өөрөө бас тэр буддын бурхтын сүм хийдийн захиалгаар том одоо бүтээлүүд хийж ирсэн хүний хувьд бол бас тэр үйл удаа гал утааг дүрсэлдэг тэр өөрмөц тэр хэд маяг аргыг бас ашиглаж энэ дүрсэлсэн юм шиг ингэж харагдаж байна л та. Эрхчлөө тусгаар тогтнол үндэсний үзэл санааг явдлал зүйрлэлийн аргаар илэрхийлж байлаа. Тухайн үед одоо цагаан жамбын яг одоо эд бүтээлээ тойруулж авах үед 1911 оны эрхчлөөний хөдөлгөөн өрнөлөө. За мөн харийн одоо төрөмгийлэгчдэд одоо эзлэгдэж байлаа. Бас тусгаар тогтнолоо олж байлаа. Гэх мэт одоо маш ийм эдрийтэй цаг үе байсан. За энэ цаг үед бол Монгол хүн бүхний одоо сэтгэлд одоо тусгаар технологи гэх тийм сэтгэл бол одоо өрнөж байсан байгаа. Тэгэхээр эдгээр одоо цагаан жамбын одоо эдгээр олдсон зургуудад бол энэ одоо хэллэг бол маш тодорхой харагддаг л да. Тухайлбал тэр Чингисийн Баатар бүтээлдээ одоо тусгаар технологи олж авахыг уриалсан хэд маяг байх жишээтэй. Зарим зургууд нь болохоор одоо харийн төрөмгийлэгчдийг эсэргүүцсэн ийм шинж чанар байх. За мөн зарим зурагт нь болохоор одоо эвтэй дөрвөн амьтан жаргалын ном одоо морь зэрэг бүтээлд болохоор амар амгалан одоо инх төвшин одоо сайхан амьдрахыг бэлэгдсэн одоо хүссэн одоо тухайн үеийн бас монгол хүний одоо сэтгэлийг зурган дээрээ бол илдэд гаргасан байдаг юм аа. Шамблын дай бүтээл нь одоо шинээр
одоо судалгааны эргэлтэнд орж байгаа үндэсний түүхийн музейд хадгалж байгаа бүтээл. За энэ дээр бол одоо шашны одоо тогтсон хив маягаар зурсан мэт харагдавч одоо тухайлбал муу зүгийн одоо тэр дарагдж байгаа хүний малгай нь одоо орчин цагийн хар бүрх малгайтай байх ч гэдэг. Энэ бол одоо яг харахгүй одоо нөгөө цагаан жамбын илэрхийлэл явж идэг. Хүн харахад бол одоо бэлэгдлийн одоо уламжлалт зураг шиг боловч маш нарийн одоо ялгаж харах юм бол бага зэргийн одоо тэр жижигхэн дүрслэлээр л одоо тухайн үеийн одоо харийн төрөмгийлэгчдийг хөөж гаргах, тусгаар тогтнолоо олох тэр одоо ягц санааг бол тэрхүү одоо бүрх одоо Европ зүгийн малгайтай дарагдж байгаа хүнээр бол харуулснараа бол одоо онцгой байдаг юм аа. Илрээд байгаа одоо судалгааны эргэлтэнд орж байгаа энэ 5 зургийн дотор нэг зураг бий. За энэ зураг бол одоо нөгөө 4 зургаас хив маягийн хувьд арай өөр. Тухайн үед одоо 1900 одоо оны ихээр одоо Монголд орж ирсэн гэрэл зургийн нөлөө энэ зурагтад илүү их туссан байдаг. Тухайлбал одоо тухайн үеийн одоо хүрээний зураач нар тухайлбал одоо Балдуугийн шарв байна. За мөн одоо бус зураач нар бас яг энэ одоо гэрэл зургийн одоо хив маягийг сонирхож одоо зарим талаараа бол бүтээр тойруулж байсныг одоо бид мэднэ. Тухайлбал одоо Малзан шарвын богд гэгэний зураг бай, Дондог Дулан хатны зураг бай гэдэг. За энэ хив маяг ч гэсэн бас одоо цагаан жамбын тус зурагт бол шингэсэн байдаг юм аа. За тухайлбал одоо тус зурагт Дамбижагийн тухайн үед одоо авсан гэрэл зургийг одоо хуулбарлаж за баг зэргийн хуулбарлаж тэн дээр бол зурсан бий. За мөн одоо бас отго жинстэй тухайн үеийн одоо нэг ноёныг зурсан бий. За мөн одоо уулын агууд одоо шашны зан үйл хийж байгаа хувраг хүнийг төрсөлсөн ийм зураг байгаа. Тэгэхээр энэ зураг маань одоо өөрөө дүрс турлын одоо өв болохоос гадна түүх одоо судалгааны одоо их үндэс болчихж байгаа юм л да. Тухайн үеийн одоо 1911 онд ахуулсан одоо гадны жуулчдын фото зураг энэ мэнийг үзээд ингээд явж байхад энэ бол одоо Засагтхан аймгийн одоо Сартуул Чинван бангийн хошуур одоо сүүлчийн засаг ноён за насан жаргалын одоо Чалцсан гомд цэдэнгийн одоо хөрөг болох нь бол тодорхой болсон. За яг одоо фото зурагнаас нь хараад зурсан байдаг юм аа. Тэгэхээр энэ Чалцсан гомд энэ ноён удаг Дамбижа хоёр юугаар холбогдох вэ гэхээр 1911 оны одоо үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн за ховд улаастай одоо чөлөөлөх энэхүү үйл ажиллагаанд энэ одоо засагт хаан маань одоо маш их үүрэг оройтой оролцсон. За тухайлбал одоо энэхүү аян дайныг хийжсэн цэргийн одоо хоол хүнс тий одоо цалин хөндлөөг одоо хариуцж байсан хүн байгаа. Тийм учраас одоо Жаалам маань энэхүү зургийг цагаан жамбаар зурулахдаа одоо захиалж одоо өөрийнхөө хүндэтгдэг хүнийг зурулсан нь бол одоо ойлгомжтой болоод байгаамаа. Баруун гард нь дүрсэлсэн тэрхүү агууд сууж байгаа одоо жод шашны зан үйл хийж байгаа тэр лам humор хүн бол одоо за бидний одоо судалснаар бол яг тухайн үед одоо тийм фото зураг одоохондоо бол олдохгүй байна. Тэгээд ерөнхийдөө бол царай цусны Жааламтай өөртөө адилхан. За өөрийнх нь бас одоо зан үйл хийдэг тэрхүү хив маягтай бас их ойролцоо. Тэгэхээр магадгүй энэ тэр дүрслэл бол ноён удагт Дамбижа өөрөө байж магадгүй маа гэж үзэж байгаа. Цагаан жамбын амьдрал дээр
Чингисийн Баатрууд гэдэг энэ зурган дээр энэ зурагны арталт байгаа юм. За эндээс ингэж барьж авах. За автах эргүүлээд. За энэ зурагны арталт дээр болохоор харандаагаар. Гэхдээ энийг бас одоо хидэд хин гэдэг хүн ингэж битсэн бэ гэдэг бол ерөөсөө бас тодорхойгүй. Энэ дээр юу гэж битсэн байна вэ гэхээр цагаан жамб хэмээх хүмүүн зурсан. Дамбижаад өгсөний дараа нүдийг сугалсан гэж ингээ харандаагаар ингээд утсан байдаг. Гэхдээ энэ бичлэгээс харахад бол ерөөсө нэлээд бичиг үсгийн чадвартай, татлагын бичигтэй сайн ийм хүн зурсан. Дамбижааг цагаан энэ хагуу зураачаа нүдийн гимтээсээ гэдэг тийм биш юм гэлээ. Харин эдгийж байгаа яа харахгүй өөрөө гимтэл авцсан байсан. Тэр нь бүр сүлдээ харах боломжгүй гадна бас цаашаа нөгөөнүүдэд нүдүүлэх тийм болцсон учраас цагаан зам зураачаа нүдийн бол эмчилж өгсөн. Тэр бүр одоо өрөөснүүдийн одоо бүр авахгүй одоо болохгүй нөгөөнүүдэд нүдүүлэх амьдс нүдүүлэх байсан. Тэгсэн юм аа гэж бас тэр нь илүү бодтой баримт баг. 20 дугаар зууны эхээр Монгол зургийн уламжлалыг ахин сэргэн хөгжүүлж өөрсдийн хэв маягийг бий болгосон зураачид олон. Тухайлбал Жүгдэр, Шарав, Цагаан жамб зэрэг зураачдын бүтээл дараагийн Монголын зураачдын уран бүтээлд томоохон нөлөө үзүүлсэн бий. Цагаан жамбын одоо хэв маягийг бид өнөөдөр Монгол зургийн одоо уламжлалт одоо сургалтанд хэрхэн одоо ашиглах вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр 19 дугаар зууны одоо ихэнх 20 дугаар зууны ихэнх ахсын одоо энэ их хүрээний сургууль буюу одоо Монгол зургийн энэхүү одоо Жүгдэр байна, Афган Шарав, за Балтуугийн Шарав, Цагаан жамб нарын одоо энэхүү одоо уран бүтээлийн одоо судалгааг хийж одоо бүтээлийнх нь онцлогийг тодорхойлж түүнийг одоо хэрхэн одоо өнөөдрийн одоо Монгол зургаас суралцж байгаа оюутнуудын сургалтанд ашиглах уу гэдэг асуудлыг бол тавих зүйтэй юм аа. Тэгэхээр бид нэр Цагаан жамбын одоо яг хэв маяг бол ер нь бол Монгол зургаас суралцж байгаа 1-2 дахь курсын оюутнуудад бол маш өрөг өчтэй. Энэ нь одоо өнгөөс илүү одоо дүрс зураас тэгээд хар цагаан дээр одоо хар цагаанаар мэдрэх тэрхүү чадварыг хөгжүүлэхэд энэхүү Цагаан жамбын одоо арга барил маш үр дүнтэй гэж үзэж байгаа маань. Ийм ч учраас одоо манай одоо дөрөвт урлагийн сургуулийн за Монгол зургийн багш нар энэхүү Цагаан жамбын одоо хэв маягийг сургалтанд нэвтрүүлэх талаар бас тодорхой судалгааны ажлууд хийж байгаа. Байгальдах мал амьтныг сайтар ажиглаж, сэтгэл оюундаа ягштал тогтоож авсныхаа дараа өөрийн болгон тэдгээрийг дүрслэхийг хичээж байсан Цагаан жамбын бүтээлч эрэл хайгуулж уламжлал хэрхэн бүтээлчээр шинчилж болох тод жишээ. Түүний бодит байгалыг танин мэдгэсэн бүтээлч ажиглал, ёгдлол, зүйрлэл зэрэг нь Цагаан жамбын гих уран сайхны сэтгэлгээний өвөрмөц